илүү их стресстэй, илүү их бухимдалтай, илүү их төвчээр муутай, шүн болохлээр лонгод орж ирэл. Бүх юм хиймээр санагдал. Ядарсан. Тэгсэн мөртлөө унтахлаар унтаж чадахгүй тархин ингээд гүгээд байдаг. Ийм асуудал ер нь тулгарч ирсэн танд. Биеийн ядарсан, тархин сэргэлэн, тэгээ шүнжин нойргүй. Энэ ориглын кортизол өдөржин өсөж идэг. Шүн өндөр кортизолтой учраас унтаж чадахгүй. Тэрнээсээ болоод өглөөдөө асуудалтай. Тэрнээсээ болоод дахиад ингээд сөрөг рүү үргэлжлээд байна гэсэн. Тэгэхээр анхедония үүсгэх одоо нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг юм. Анхедония гэдэг нь депрессний улс суурь гэсэн. Анхедония гэдэг нь гормоны хувьд яаж тайлбарлах вэ гэхээр допамины түвшин чинь буурсан. Өөрөөр хэлбэл амьдрал бүх таашаал авах гой зүйлс унчна гэсэн. Тийм допамин ч өөрөө нэг мотивацийн гормон гэдэг шүү дээ. Ямар нэг юм руу тэмүүлүүлдэг. Маш өндөр мотивацтай хэл сурдаг. Өдөр болгон бүр ингээд обсесд болоод те 4-5 цаг хэлээ сурдаг баймар биш чөлөө цагаараа. Гэвч бид нар допаминээ буруу тийш чиглүүлчихлээр утасны скроллон дээр ч юм уу те яг казиногийн слот машин шиг их хэл сурах мотивацны гормоноо буруу тийш чиглүүлчих юм. Допаминээ шавхчихна. Тэнгууд бусад цагтаа ажиллаа хий ч юм уу, амжилтанд хүрэх ч юм уу те өөрийгөө хөгжүүлье, жимд яваа ингээд тгий. Тэр болгон дээр допамин дутагдсан учраас анхедония руу орно гэсэн. Депрессний мод руу орно гэсэн. Тийм учраас хүмүүс допамин детокс гэдэг нь сөрөг зүйлээс тэр допамин мотивацийн гормоноо авахаа багасгаж байгааг хэлж байгаа. Энэ оргил төвчээр багтаа, бутран үзэлтэй, илүү их өөхлөлттэй, сөрөг бодол ихтэй, залах уу. Тэгэд хэл сурах бол зүгээр лай. Бид нар яаж зохицуулах вэ гэхээр кортизолоо өглөөдөө өндөр байлгах хэрэгтэй, оройдоо буурж авах хэрэгтэй.